Баяцгаана уу? Налагчуудаа хайрт үгүй. Мэнчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цогмчид Эрзмийн аргал цогцолбор сургууль дээр хөрөлцөн ирээд байна. Хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай багш Жавзан Доломдоо хэмээн хаяглаж хөөрхөн бяцхан шавнар болон эцэг эхчүүдийн төлөөллөөс илгээсэн гинтийн бэлгийг 1-2 ангийн нэрэмжид энэ хоёр цэцгийн баялаг хамтдаа уламжилсан. Налагчуудаа хайрт үгүй. Мэнчилгээ үргэлтийн хамт олон маань үргэлж илсээр яг энэ цаг мөчид Эрзмийн аргал цогцолбор сургууль Жавзан Долом бүсгүй зарим хөрөлцөн ирээд байна. Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. Мэдээж ажил төрөл тавтаа сайхан байгаа болов уу гэж бодож байна. Юугаар шинэ он гарах гэж байгаа. Энэ их ажлын ачааллтай үед өнөөдөр таны хувьд бас нэгэн сайхан эрхэм өдөр тохиож байгаа гэсэн ямар өдөр вэ? Төрсөн өдөр. Жавзан Долом хэмээх эрхэм сайхан бүсгүй танд нийт налагчууд болоод энэ дүрсийг үзэн суугаа эрхэм татны хүмүүсийн өмнөөс нарт хорвоод мэндэлсэн нандин сайхан өдөр. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Цадын сургуулийнхаа хаалгыг татаад ороод ирэхэд л учиргүй цэцэг гинт бичлэг болохоор их гайхаж байгаа болов уу гэж бодож чинь. Эндийнхээ эдийг хайрна. Тэгвэл манай хамт олноор дамжуулж танд бас маш гоё гинтийн бэлэг ирсэн байна. Хөтлөгчийн гарт сэтгэл шингэсэн сайхан цэцгийн баглаа байгаа. Тэгээд бас хөөрхөн бяцхан шавнараас нь хаягалсан сэтгэлийн үгс байна. Хоёулаа хамтдаа сонсъё. Танд төрсөн өдрийн гал галуу мэндийг дахин хүргэж байна. Зөвчөд таны Эрзмийн их гараа эхлүүлж яваа 1-2 ангийн хөөрхөн бяцхан шавнар болоод эцэг эхчүүдийнх нь зөвлөлийн хамт олноос гайхалтай мэндчилгээг уламжилсан байна. Мөн хайртай шүү багштай хэмээн бяцхан шавнар нь маш гоё мэндчилгээг та дамжуулж өгөөрэй гэсэн даалгаврыг биелүүлж яваа учиртай. Тэгэд амьд бурхан гэж байдаг болвол тэр нь миний багш юм аа. Ариун мутраас нь хишиг хүртсэн азтай хүмүүс нь харин бид юм аа. Сан хөвнөг босгоод ачийг нь хариулж болдог бол саяыгч босгоод багтахаар сайхан их үйлстэй багш нь миний багш юм шүү. Үзэг барьсан жаахан турхан гарт нь үг холбож бичиж заах аргыг нь зааж өгсөн. Бага ангийн багш танда баярлалаа гэд төрсөн өдрийн мэндийг энэ цэцгийн баглагаар хөөрхөн шавнар эцэг эхчүүдийнхэн зүгээс илгээж байна. Хүлээн авах уу? Үзэг барьсан турхан гарт минь үг холбох аргыг заасан. Бага ангийн багшаа баярлалаа. Балчин хам бичин Тэгээд Жавзагш бид нар бас тэндээс бичлэгтэй явж байгаа. Өнөөдрөөс хүүхдүүд нь яг амралтаа эхлүүлээд гэртээ үзээд сууж байгаа болов. Багш яаж хүлээж авсан бол бид нарт юу гэж хэлэх бол гэж их үзэх болов гэж бодож байна. Бяцхан шавнартай хандаж үг хэлээдэх үү? Бяцхан шавнартай баярлалаа. Ангийнхаа эцэгчүүд баярлалаа. Хэлээд толгомдод үг орж ирдэг. Хэлгүй яах вэ? Тэгээд оройд дээдлэн мардын багш таны ойд шингээсэн баатар сүрийг бид магтан дуулъя. Олон ээж аавын охид хүүгүүдийн оюуны мэлмийг ангаах онцгой төрсэн багш мэргэжлийтэй өмнө мэхийн эслэж хүндэтгий. Сайхан баярлалаа багш. Баярлалаа. За тэгээд юугаар шинэ он гарах нэ? Айлчлан ирсэн 2025 онд 1-2 ангийн шавнар нь амжилт бүтээлээр дүүрэн байж эрхэм багш таны соён гэгэрүүлэх их үйлс бас амжилттай байхын сайхан ерөөл өргөе баяр та. Баярлалаа. Танд ч амжилт хүсье. Аяун гэлнэлтэй замыг дааж өгч та. Ороод дэглэм ардын багш таны. Шингээсэн баатар сүрийг магтъя.